Яа. За тэгээ Чингис хаан яасан гинэ. За. Нөгөө ноёдууд чинь ижил ноёдууд байна тийм үү? Тий. Ижил бизнестэй байх юм бол заавал мөргөлдөн өснө. Хоёр хааны дунд заавал дан өснө гэдэгтэй адилхан. Мөн үү? Зах зээл булаацалтай өснө. Тий. Яг энийг Чингис хаан зохицуулчихсан. За, яаж зохицуулах вэ? Тэгшүүрэл дээр юм уу? Эсвэл тэгэхэд хэцүү шүү дээ. Тэгшүүрэлнэ гэдэг ядгтал орон нутгийн байдалтай урд хил рүү явахгүй гэдэг. Ашиг сонирхлын үүднээс газар нутгийн булаацалтай өссөн шүү дээ. Өөрөөр хэлбэл бизнесийн хаанчилсан тоглолтыг санал болгосон. За. Би нэг болсон болоогүй салбараа жигд хөгжүүлсэн тийм үү? Нэг хоньтой, үхэртэй, адуутай, ямаатай, анчинтай, тариачинтай гэдэг нэг юм жижиг бүрдлээрээ тоглолт хийж байна. Тэгэнгүүт миний нэг салбар тухайн газар нутагтайгаа уялдаад арай дээр хөгжнөөд. Тийм үү? Гэтэл нөгөөдгөө бол яах нь арай ядан чирж явна да өөр нэг салбарыг. Яг ийм ноёдуудыг мэрэгсэн салбараараа ажиллах нөхцөлийг үүсгэсэн. Тийм ээ. Ижил олон зэрэг юм хийдгүү салбарын биш. Булаацалт гарахгүй болоод явцсан байна гэсэн. Тий. Өөрөөр хэлбэл би 5 мал эрхэлж ерөөсөө болохгүй. Хонь бол хонь. Би хонь дээрээ мэрэгсэн учраас хоньны үржил шимийг дээд төвшөнд нь гаргаж ашиг үрдэг. Тэр өөр над шиг хончин байхгүй болтол. Хончин дэгээ шигөө. Тэгэхээр тэр дэгээ тийм болох юм байна шүү дээ. Бүх хоньыг болох нь. Бүх хоньыг болно. Яаж маллах вэ? Хончтыг одоо манай цугдуулсан одоо бүрдэл ардад бүгд хончин болно. Бусад малнаасаа татгалзал. Өөрөөр хэлбэл бизнесийн төвшөнд хүртэл хөгжүүлэхгүй гэсэн үг. Бусад талбараа. Арилжааны төвшөндөө. Арилжааны төвшөнд, худалдааны төвшөнд хүртэл хөгжүүлэхгүй. Ахуйн төвшөнд хэрэглэж болно. Унлагын морьтой байж болно, сайлын үнэтэй байж болно. Гэхдээ их хэмжээгээр арилжааны төвшөнд би эрхлэхгүй. За тийм байна. Тэгээ хончин бизнесмэнд гараад ирлээ. Тэгээ хоньны үржил шим тийм үү? Хоньноос гардаг бүх одоо арилжааны эрх дэгээ дээр хоримтлагдана. Тэгвэл нөгөө талд ад ууч. Тэнд хонь үхэрч. Тэнд ямаач, тэнд тэмээч. Ингээд тийм үү? 5 өрсөлдөх одоо малчин байсан бол тавуулынгийн өөр салбар болгосноос болоод мөргөлдөх шаардлагагүй болгоод тавьчихсан. Тий. Тэгэл Монголын бүх малал одоо хүрээ тэр хүн л хариуцж ивэл болох нь шүү дээ. Хамаг өхөр чинь тэндээ цуглаад өхрөөс өөр юм хийхгүй. Өхрийг арилжааны төвшөнд эрхлэх хэрэгтэй л байгаа гэсэн үг шүү дээ. За тийм байна. Магадгүй энэ нэг ингэ бодох юм бол Чингис хааны төрийн тогтолцооны зохион байгуулалт харах нь шүү дээ. 95 мянган ноёд нь яг юу эрхэлж исэн гэдгээр харах юм бол тэр хүний юунууд нь гарах нь шүү дээ. Өөрөөр хэлбэл 2 варчин байх юм бол чадвараараа уралдаж эхэлнэ тийм үү? Тэгээд би мундаг сайн гэд биенийг хөгжиж шалахгүй үед хорлож сүтгэх үйл ажиллагаа эхлэв шүү дээ. Тэгээд тэрнээс эргүүлээд хөгжлөө авч яв асуудлаас гарга гэд. Тэгээд нөгөө нэг хоньны чин мал дээр тэр чин тгийгээд хүмүүс гарч ирдэг шүү дээ тий. Тэгээд би тэрний чин тгий би энэ чин ингээ энэ төр гэдэг хүмүүс гарч ирдэг. Ингээд төрөлжлүүд төрөлдсөн одоо орон цай бэбитэйгээ давтагдашгүй. Давтагдахын оронд игнэшгүй байх орон цай бий болгох. Тэгсэн хэрнээ ахуйд нь бол яалтчгүй хэрэгтэй шүү дээ. Ахуйн хэрэглэнээс хэтрэхгүй. Одоо бусад хэрэглээ бол арилжааны тэглэлт бол нэг л үйлчилгээгээр оролцсон. Тий. Гэтэ энэ 95 мянган ноён чинь бас өөр хоорондоо бас харилцах нэгнээсээ заавал бас хамааралтай болно. За хоньны шил авахд нөгөө хончин дээр очих нь шүү дээ. Манайд нэг тэдэн хонь цохоод өгчихөөч гэх. Тэнгүүд нөгөөдг нь манайд амжиргааны адуугаа өгчих гээд. Гэл хоорондоо ингээд хоорондоо арилждаг болож ирээснээр дотоод сүлжээ сайжирж байгаа юм.
Тийм байна. Өрсөлдөх биш эвцгээс өөр аргагүй болчихж байгаа юм. Тийм байна. Тийм үү. Тэрэгчин гэх юм бол тэр хүнээс өөр тэрэг хийх, тэрэг арилжих эрх байхгүй учраас тэр одоо отгоос өөр бусд нь хийж чаддаг байсан ч хийх оройтой. Танай одоо зар сурталчилгааны маркетингийн багчин бол яах вэ? Мэдээлэл өгөөл бүх газруудаар явах уу? Түгээгээл. Бид нэр давтагдашгүй. Өөрөөсөө игнэшгүй хүчтэй байсан учраас бид нарыг дуурайх боломж байгаагүй л дээ. Бусад ноёдод. За юугаараа ямар хөлөө тайралтай биш. Та нарыг турах юм болоо. Бид нар шиг ямар турж ицэлтэй биш. Бид нар шиг ямар тийм үү бөөсөрч гүлтэй биш. Бид нар өөр ингэсэн өнгө төрхөө альцгийн бүтээч гэсэн ардууд байсан. Тиймээс анхнаашаа игнэшгүй тоглоомонд орсон. Тийм байна. Дөөрэ харахгүй байсан. Тэгээч нөө бусад хотгийн бүх ноёдууд чинь өөрсдөөсөө одоо цус ойрцсон ч юм уу ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй дайн тулаанд одоо гар хөлөө алдсан гэдэг болгоныг танах руу шилжүүлчихдэг байсан шүү дээ. Тэгэхээр чинь бол хэцүү юм байна. Та нарыг дуурай нэг бол ямар нэг юм чихээ огтлоо ч юм уу. Очих хэрэгтэй болох юм байна да. Тийм байна. Тэгээ бид нар чинь сул хөрөнгөний тоглогч нар шүү дээ. Ард том нэрээ. Тий. Тэгэд яг хуу та нар чинь тэр зар мэдээлэл сурталчилгааг явуулна гэдэг чинь та нар чинь бас тарж бас явуулан байх шаардлагатай байл. Тэгэхээр тэн дээр чинь бас үе ажил хийх юм байна да. Тийм учраас та одоо өртөөч их юм болоод шүү дээ. Нэг газараас нөгөөд очоод нөгөө газараас ингэсэн гэдэг чинь тэрний их нэгэнд явж байгаа юм чинь зүгээр явж яах юм. Ядаж захиа зөөж 3 зоосоо олсон дээр шүү дээ. Давхар. Тийм байна. Бас бид нарыг тэнэж болно гэдэг өртөө тийм үү? Тэнэж болно гэдэг зөвшөөрөл олгож яхсан. Тийм үү? Тий. Тэгэхээр чи бид нар альч отог аймагт очиж болох юм чинь тэрийг ашиглаж илүү дутуу юм сэтгэх эрхтэй болчихж байгаа шүү дээ. 8-хийн захиа зөөн. Тэ нэгнийх нь барааг нөгөөтгөнд нь дамжуулж өгнө. Ингэснээрээ бид нар зам тээврийг бас алгуурхан залгиж эхэлсэн байхгүй юу? Яна. Тийм байна. Бүх өнгөнүүдээр явах одоо замуудыг судалсан гэсэн үг шүү дээ. Угаасаа бид нөгөө дээрэмчтэй авчиж бүрдэлд орсон учраас хулгайн зам, богны замууд, бартат замуудыг маш сайн мэддэг. Дээрэмчт нь мэднэ. Тий, бид нар өөрөөсөө нөгөө нийгмийн аюул байсан учраас бид нар өөрөө бүлгэлцсэн юм чи бид нар л өөртөө дээрэмтгэхгүй л өөр хэнийг дээрэмтгий. Тийм учраас ачаа тээвэрлэлт тийм үү дотоод холбоо сүлжээ байгуулахад өөрөөр хэлбэл захиа дамжуулах, бараа дамжуулах тийм үү төлбөртэйгээр одоо ингээд одоогоор юу гэдэг түгээлтийн үйлчилгээ хийхэд манай баг зохион байгуулалт өөрөө ашигтай байсан. Тийм байна. Дууд чуудангууд толсон байна та нар чинь тийм. Дууд чуудангаас гадна пицца хөргөгч. Тийм байна. Тэр ноён нэг тийм үү. Сайн гэр төлөг өгөөтгөөрэй гэсэн. Энийг явуулчих. Маа гэд талан очоод чи талаа аваарай гинэ. Тийм бид. Тэгэхээр хоноо авч явна. Пиццаг аваад хонин пиццаг аваад хоноо аваад явна үстэ. Хоноо яваад нөгөө ноёнд өгчөд өөрөө тал мөнгө авна. Тийм үү. Хэрэг дундаас ямар нэгэн байдлаар бид нэр тэр үйлчилгээнд алдагдал гарах юм бол бид нэр өөрөөсөө асуудалд орно. Отгийнхаа хэмжээнд хариуцлагын хоорондоо. Тийм биз? Бид нар өөртөө дээрэмчтэр бүлгэлсэн бос замд хин нэгэн дээрэмчин таарлтна гэж байхгүй. Тийм. Хин нэгэн биднийг өөр отог аймгийн л нэгэн хулгайлах гэж оролдохгүй бол бид нарыг хулгайлах гэж оролдох өөрөөсөө хулгайлтаа биш болж байгаа. Тэр чинь Монголын хамаг дээрэмчин хулгайчд нэгтцсэн юм чи одоо яг та. Ургууд мангуудын юу гэж болох вэ? Тэд болохоор хөшүүргийн орон зайд нөгөө тулааны нөгөө урт хугацаанд бие бэлдэж нэг удаагийн хөрөнгө оруулалт олдог талбарт бэлдэж байгаа шүү дээ. Ямар бидний шиг гар хөлгүй биш. Тий, тэд нар чинь тэгээд завгүй байнгын бэлтгэл сургалтад цэргийн бэлтгэлтэй байгаа шүү дээ, тий. За нийттэй юм байсан. Хомчтой. Тэгээд яваад гисэн юм байна да. Тэрээс давхар юм хэрэгжилсэн шүү дээ. Тий. Өөрөөр хэлбэл энэ олдож байгаа боломжосоо тийм үү.
надад ямар нэг юм зөвшөөрчөөд байхад түүнийг ашиглаж өөр юм сэтгэхгүй бол энэ толгой мөрөн дээр байгаад ямар хэрэг байна. Хүзүүгээр хэлхэгдээд ямар хэрэг байна. Тийм байд дээ. Өөрөөр хэлбэл бусад отог аймагт тийм үү хааны нэр төрийг сэргээхийн тулд бид нөр өөрөө хишиг авсан гэдгээ хашгирч явах хэрэгтэй. Тийм бид. Бас нөгөө отог аймагаас тайрагдсан тасарсан нөхдүүдэд цуглуулах хэрэгтэй. Тийм байд. Тэгээд тэдний амжиргааг баталгаатай болгодог отгийнхаа хүрээнд тийм үү. Тий үгүй ятгатал та нар чинь хинч дээрэмтэх хэвдэ. Дүр төрхний аимшгүүд явж байгаа шүү дээ. Аймаг тий. Сүрийг үзүүлэх гэлгүүд бас. Одоо нөгөө говийн дээрэмчид тэмдрүүл яах вэ? Тийм ч бас нөгөө хүчрэхгүүд бол ургууд мангууд лугаа илүү өндөр ханштай газар руу орно шүү дээ. Би үнэлээд ба. Тий. Би чадамжаа үнэлж. Харбаатар энэ рүү. Тий. Тэгээд ирэхээр чинь тэд нар чинь нөгөө цэргийн олзвол биднэрийнхээс өндөр шүү дээ. Тийм үү? Би тий. Яг хөшөөргийн нөгөө орон зайд тийм үү? Хүний эд эрэхтнээс салсан алт өөрийн өмч болдоо юм чинь тэр талбарт явсан дээр шүү дээ. Тийм байд дээ. Агуулгах гэрийнх бол эзэн хаанд очин хүүр биеэс авсан нь эзэндээ очдог учраас тэр талбарт явж исэн дээ ш. Нөгөө дээрэмчд бол хүчирхэг бүрэн бүтэн дээрэмчд бол ядаж тийм ганц чих тасарсан бол тэнд явж исэн дээр байхгүй юу? Юу блэ тэр чинь бэлзгийн үуч хэлээд авчдаг гэлээ. Өгцөн одоо дайсан байлаа гэх чинь бэлзэг мөчхэнд нэмэг байгаа шүү дээ. Алтан эмэг энэ төр мүү те. Минийх хүлгөө гэдэг л яасан гэлээ нэг сони юм ярьж ирсэн шүү дээ. Хин жил ярьж ирсэн. Оо яа. Охно. Тийм байна. Хүүр тонох бол тэр хааны өмчөд тоолох албагүй зүйл. Гэрч байхгүй шүү дээ. Тэд зөвшөөрөлтэй юм те. Зөвшөөрнө. Агуурга тийм үү. Одоо нэг орон зайн эд хөрөнгө бол хаанд очих ёстой. Бүрэн тоологддог. Тэгээд нэг хүүр тонох сонирхолтойнууд нь тэнд хөрөмтлөгдөнө. Тэгэхээр чи нэг тонохын тулд нилээд том толгоо онилжээд ядаж алтан эмэг болно шүү дээ. Тэгэхгүй яах юм? Ардаас юу ах юм? Арснаас нөр юу байдаг? Тийм үү? Нөгөө хэнийг алсан гэдгээ нотлохын тулд нөгөө тийм үү? Хуруундах бэлзэг чихэнднийх эмгийг нь авдаг шүү дээ. Тийм үү? Тэрийг үзүүлчихэд тэрийг өөрөө авах хэрэгтэй байхгүй юу? За. Тэгэхээр тэрнийхээ анд гараад байгаа юм байна. Бас тэрийг анд гарч байгаа. Тэгэхээр хамгийн хүчтэйг нь одоо тэр эмэг чинь тийм үү? Хүчрэхэг толгой авсных нь төлөө дахиад тэр эмэг үзүүлсний төлөө шагнал өгнө шүү дээ. Тэр ноёныг алсан бол тэдэн алтан зоос чамд өгье. Тэдэн хонь өгье. Тийм адан өгье гээд. Тэр чинь ашигтай талбарт явсан дээр. Өөрөөр хэлбэл ангуучийн талбарт явсан дээр. Ангуучийн талбарт явчаад байхгүй. Нөгөө нэг хөл тасарч гисэн. Тийм үү нөгөө гар салчихсан. Ялангуяа гараа сарвууга гимтэж гисэн бол яах юм? Ачаа зөгөө явж штэ. Гэтэл яг дайны ажиллагыг бол баariнгууд авчихсан учраас бид нар дотоод ачилгаа авахаас өөр аргагүй. Яг бол нэг салбар давхарддаггүй гээд байгаа шүү дээ. Тий. Баariнгийнх чинь том биетэй учраас одооныхоор манахаар бол юун дээр бомбон дээр ажилдаг ажилчид болох гэсэн үг шүү дээ, тийм ээ? Биш ээ. Маш чухал биш. Одоо юу гэдэг барилгын том нөгөө ачааны машинууд гэсэн үг шүү дээ. Бид нар болохоор амжиргаа цагаан байхгүй юу? Бидний тээвэр бол амжиргаа цагаан. Тийм байна. Тэд нар ч юм болохоор даацын тээвэрлэлтүүд явуул. За ястанаар. Тансаг тээвэрлэлтүүдийг хийдэг гэсэн байна. Ухамжтай юу. Тэр хэрээрээ тэд нар чинь бас унц их болно тий. Тэгээ. Хөгжилтэй юм байна. Гэхдээ яг өнөөдрийнх шиг тийм одоо зам сүлжээ сайтай биш тийм үү. Бас идэвхтэй одоо тээвэрлэлтийн үйл ажиллагаагүй учраас. Яг байран бол идэвхтэй тээвэрлэлтийн үйл ажиллагаатай. Ягаад гэх юм бол онсчод байна, хаан өргөө балгас байна. Тэрлөө нөгөө мод ачин шүү дээ. Тий. Одоо үхрэ жин ачин гэсэн үг. Том моднуудтай. Тэгээ тэр үгээр чин ингээд нөгөө хэрэм барина. Хааны ордны нөгөө сомон хармааны нөгөө хөлөлчөд чирэд явдаг тэрэг мэрэг энтрүүд.
Тэдний чинь ачаа. Бид нар бол морин дээр өөрийн бие дээр ачиж болох хөнгөн ачаагаа. хөнгөн ачаа. Тийм үү. Хонь мон ачаах гээд арай жоохон нүсэржээд ирэхээрээ тийм үү. Одоо ганцглаад дүүх боломжтой л хэмжээлөө очно гэсэн үг. Нэг хоньноос идэрэхгүй гэсэн үг. За ойлголоо. Яг нөгөө биеийн бэртэл гэмтэл тийм үү. Өөрөөсөө л энтер байсан учраас манай отог ялангуяа хонхтон гар балтангуудад бол анагаахын суур мэдэлгүүд өндөр. Тийм биз. Тийм учраас дайны үед нэг нарчилгаа сувилга өмчилгээний талбараас одоо тэтгэлэг авна. Дайнд оролцохтой бол тийм үү. Тийм. Тэгээд хөшүүргийн тулаанд орно. Урд амиа золиос лэгчүүлж сүр үзүүлнэ. Тийм байна. За тэгэхээр Чингис хаан өөрийнхөө пирамидыг байгуулахдаа хооронд нь өрсөлдүүлэхийн тулд тусад нь одоо салбаруудаа өгсөн байна. Яг толгой болоод хооронд нь холихгүйгээр. Тэгэхээр тэмцэл гарахгүй. Тэгэхээр одоо бодвол чинь болохоор зах зээлийн эзэгнэхийн тулд хоорондын өрсөлдөөн их болгоод шүү дээ. Тэр учраас нөгөө зар сурталчилгаа дээрээс нь нөгөө хар PR энэ төр гэл те бүхэл юмнууд ингээд өрсөлдөж байгаа нэг тэрсэлтэйнийг бий болгож ирж байгаа. Инх тайван тогтоохын тулд тэрсэлтэйнийг хориглох шаардлагатай. Тэгэхээр тэр тэрсэх шалтгааныг л устгах байгаа юм л да. Ухамжтай юу? Тэгвэл нэг нь л ундаа хийн гэсэн үг шүү дээ. Нэг нь л талхаал хийн гэсэн үг. Өрсөлдөх шаардлагагүй. Хэрвээ тэр гурилаар олон юм хийж байгаа бол нэг нь зөвхөн бялуу хийж нөгөөх нь боорцог хийн гэсэн үг. Тэрнийг төгсгөх хэрэгтэй. Тэрийг төгсгөх. Сайн хийх хэрэгтэй. За яг энэ нөгөө төгсрөх үйл ажиллагаа тийм үү? Шилдэг бүтээл бол нөгөө мянгад дотроо явчихдаг. Дотоод үйл ажиллагааны өрсөлдөөнөөр. Өөрөөр хэлбэл ноён бол удирдана. Тийм үү? Ажилчид бол нөгөө үйл ажиллагааны дээр гарч ирэхийн тулд дотоод өрсөлдөөнөөр бараа шилэгдээд байгаа юм. Тэгэхээр чинь нөгөө дотоод өрсөлдөөнөөр чи яг нэгэнтэл дээр ноёнтой болохоор дотоод өрсөлдөөнөөр шин санаачлага тэгэл тэр мэднүр чинь гарч ирэх юм биш үү? Байгууллага өөрөө хөгжүүлэлт хийгээд тийм байна. Тэргүүрээ хөшүүргээ хийчихдэг юм байна. За өөрөөр хэлбэл бараа гэдэг чанарж явах ёстой, бүтээгдэхүүн гэдэг тийм төгөлдөрж явах ёстой. Тэр маань дотоод хөшүүргийн одоо үйл явцаар. Тийм учраас одоо малчингийн хүүхд малчин болол тий. Тэгнь. Домчин хүүхд домч болол ингээл явах нь чинь бусад салбараас гарч ирнэ. Яалтчгүй үнэмлэхүй мэрэгчлүүд байдаг учраас. Үнэмлэхүй чадварууд байдаг учраас бусад салбараас нэг илүүгээ шилжинэ. Тэгтэл биднэрт найдвартай сайхан амьдрах тогтолцоо байгаа юм чинь. Тэр өөр ноёнд очиж алба хаалаа гэд ямар ч асуудал байхгүй. Тийм байт. Тийм байна. За тэгвэл одоо хооронд нь өрсөлдөлөхөө болчлоо. Тэгэхээр бүгд хишгээ авчлаа. Тэгээд ажлыг хийж байгаа юм чинь тэрсэлдэд байх юм байхгүй. Дээрэс нь урах юм байхгүй болох нь тийм үү? Гэтэл томрох тусмаа асуудал үүсэж байгаа. Эрх мэдлийн төлөө юу? Эсвэл өөр юм болж байна. Гүг. Яг нөгөө мэрэгшээд улам чадварчаад байгаа юм чинь цаг хугацаа өнгөрөх тусам. Гэтэл өөр аймагуудаас орж ирнэ шүү дээ. Цаашаа их Монгол болоод ингээд цаашаа явах гэхлээр их Монгол болох хүртэл чинь одоо Хэрээдийн тойрол хаан тоглох талбаргүй болоод ирж шүү дээ. Өөрөө хаан хүн. Тийм үү. Зохион байгуулалтын тоглолт хийдэг хүн. Тэр хүнд орон тоо байхгүй шүү дээ. Тоглолтын. Зохион байгуулалт бид нар арьтын бүрдсэн учраас. Тийм үү. Тойрол хаан би ямар малчин болёо, ямаачин болёо гэлтэй биш. Эннээс болоод тэрсэлтэй хүмүүсээд байгаа юм. Шинэ орон тоогүй болож. Тийм байна. Шинэ салбаргүй болж ханаж байгаа. Ядчих тойрол хаан тэрс чинь тэр бада гişлэг энэ ч юу авчдаг шүү дээ. Артум аваад. Артум өнтер аваад бас авчиад байгаа шүү дээ. Ороос нь. Энэ тентхийн одоо бусад одоо олхнууд хэрээд тэгээд энэ мэрэгд аймагуд өнтер чи бас тэнд чинь сонсоод эдгээр шиг болъё гэдэг. Өөрөөр чинь тэмч иргэд ороод дээд толгоонууд бол тийм илүү болгоомжилж байгаа шүү дээ. Тий. Эв найрамдлын гэрээгээр за хал балаагүй явж бай гэжээтэл доогуур чинь энэ тоглолтод орж ирж байгаа урвагчд ихээр гарч ирэх тусам хоёр талд нөгөө хань хамлагаатай байсан эв гэрээтэй байсан аймагуудад чинь гахалтууд тогтолцооны алдаанууд үүсэж эхэлнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл чадварлаг одоо
нэг бизнесмэнүүд нь нөгөө талд уруuснаа бүтээгдэхүүнээ дутагдалд орж тухайн одоо аймагчин гаргаж эхэлж байгаа байхгүй. Ухамжтай юу. Одоо ботаахууны bod нөгөө ангийн өслөгийн хувьд бол айхтар аймаг байгаа шүү дээ. Болог хэрэм зарж яадаг тийм үү. Тэрийгээ бүр энэ нөгөө алтан сүн услоо зараад жин тээвэр хөдөлдөг тийм үү. Гэтэл жинчин нь Чингис хааны талд оронгууд арилжааны замгүй болонгууд тэр чи буцалж эхэлж байгаа байхгүй. Дотоод нөгөө нэг үйл ажиллагаа наалдаг. Чи бодоод үзтээ. Одоо Монгол улсын тийм үү юу нэ бензин колонкууд хятадд орчихоор яах вэ? Үйл ажиллагаан зогсож нь үсттэй. Яг тэрэн шиг үйл явдалд ороод байгаа юм. Ухамжтай юу? Өөрөөр хэлбэл ботоохонд үйлчилж ботоохоноос одоо тэр арьс үслэгийг аваад алтан ус сүн услөө арилжаа хийдэг байсан жинчин аваачаад Чингис хаанд зүтгэж байгаа. Тэгэнгүүт нэг эдийн засгийн тогтолтой аймгийн бүрдэлчин өөрөө эвдрээд ирж байгаа байхгүй. Хэрэгдэд ийм үйл явдал гарч байгаа. Ухамжтай юу? Тийм байна. Мэрэгдэд яг нөгөө бүртээ Чингис хааны дэргэд байсан учраас утгын зохион байгуултлага энүүгээр авиад бол өөрийнхөө аймгийг эвдрүүлчихгүйгээр ингээд найгаад дотоод сүлжээгээ тийм үү эцэг талдаа олхнууд дотроо тогтоогоод тэднэр чинь бол ингээд юм нурахгүйгээр цөөнхөд нөгөө нэг бүртөөгийн эцэгтэй сайн гараатай байгаагүй ноёдууд бол эвдрээд унж байгаа байхгүй. Ухамжтай юу. Тэгээд нөгөө Ихрэсийн бутуу хүргийн энэ гэдэг шүү дээ. Тэд нар эн чинь болохоор залуу болсон Чингис хаантай хамт байсан. Тэгээд дээрэс нь нөгөө тэр тогтолцоог мэдсэн учраас ард түмнээ зохион байгуулалт өөрийн салбарыг бий болгож гисэн. Тийм байна. Өөрийн одоо нөгөө бусдаас онцлог игнэшгүй чадвар, игнэшгүй одоо багнаа бий болгочихж байгаа юм. Тэгэхээр энэ бол нэг талдаа тийм Чингис хааны пирамид игнэшгүй юм бизнесүүдээр нэгдэж байсан гэсэн үг. Биетэйгээ давхарддаггүй игнэшгүй. Ядаж газар нутгийн онцлогоос болоод тийм үү нэг ноёлох бараа бүтээгдэхүүнтэй байдаг бизнесүүдээр гэж бүрэлдэж байсан гэсэн үг. Аимшигтай байгаа гэж. Тийм байна. Тэгээ энд нь богино хугацааны эргэлттэй, дунд хугацааны эргэлттэй, урт хугацааны эргэлттэй бүх бизнесийн талбар байгаа шүү дээ. Тэгээ эмнэл зүй, боловсрол, эрдэм шинжилгээний бизнесийн талбарууд ч орж иж байгаа шүү дээ. За эрдэм шинжилгээнд дээр жишээлбэл ямар жишээ авах вэ? Одоо тэр их мэрэгдүүд чинь тэр эрдэм шинжилгээний багийнхан байхгүй юу? Юу одоо юу нэгч тухайн цаг үед юу шинжилсэн? Одоо жишээ нь Харбики гэхэд Чингис хаанд түүх худалдаа зогсож байгаа байхгүй. Номын сан худалдаа зогсож байгаа байхгүй. Тийм байгаа байд. Тэр чин игнэшгүй байхгүй. Манайх л боловсрал одоо миний одоо гол төсөлдөгч Харбики боловсролын салбарыг би яавна гэд. Тэр чин нөгөө ихтэйд боловсролыг авчингууд надад урт хугацааны 15-аас тийм үү 20 жилийн хугацаанд боловсрдаг хүүхдүүд бага анги үлдчихэнгүүд би чин өөрөө тэр тоглоомоос хасагдчихад байгаа байхгүй. Ойлгох уу? Ойлголоо. Өөрөөр хэлбэл боловсролын богино хугацааны 2 жилдээ 4 жилдээ гадаад хэл нөгөө нэг курс сургалтуудыг чин авчиад тэнд яваачаад залгаа хийчихэж байгаа байхгүй. Би чин тэгэнгүүт надад тийм үү 12-оос доош насны боловсрал орж ирэнгүүт яах вэ? Би чинь урт хугацааны тоглогч болоод дунд болоод богино хугацааны боловсролын бизнесийг алдчихж байгаа байхгүй юу? Тийм байна. Амар байгаа үү? Тийм байна. Энд чинь нэг цаг хугацаа таныг одоо хөхөртлөх цаг хугацааны. Тэгээд таныг чинь залгамжлуулаад хүч аваад явсан шүү дээ, тийм. Ерөнхийдөө бол би хүүгийнхээ одоо оюун ухаан харилцан яриа өснийхээ дараач Чингис хааны тухай тэр чинь хүүхдээ тэр сонирхож байсан зүйлээ хайж өгнө гэж юу яах вэ? Сонсож байснараа ярьж байна. Ухамжтай юу. Тэгэхээр ингэж бүрдлүүд бий болсон. Тийм үү. Их Монголын хувьд гэх юм бол одоо ингэ Монгол улсын хувьд эрхэлж болох бүх бизнесийн талбаруудыг тийм үү. Дээрээс нь нөгөө хөшүүргийн тулаануудын бүх маструудыг цуглуулсан байхгүй юу? Ухамжтай юу? Тийм байна. Бүх жанжидыг цуглуулчихсан. Тэгээ өвөрмөц тулаантай одоо өвөрмөц арга барилтай тийм үү? Ямар ч жанжин дээр Чингис хаан нарийн бодлого хэрэгэлдэг байсан. Одоо жишээлбэл
Одоо зэлэн байна шүү дээ. Зэлэн байна. Түүнийг өөртөө ургуулan авахын тулд бүр тэр бага байхаас нь тийм үү. Одоо нэг юм байр суурь давхраг 9 тонн сүбэдэ зэлэм хоёрыг чинь одоо дэрэгдээ байлгаж байна. Гоо мухлаг тийм үү эцгээс нь ахуулаад мэддгийн хувьд өөрийнхөө дэргэд авбаж байна. Тэр маш нарийн тэр тулааны урлаг эзэмсэн нөхдүүдийг тоолж ажиж явсан байгаа байхгүй. За тэгээд тулалдаж үзэнгүүтээ 6-аад одоо зэв өөрийг нь онохтой ханаа тэр одоо мэрэгэн чадамжтай. Тэр чинь одоо нөгөө өөрийнх нь зохион байгуулсан тийм үү. Зэлэм сүбэдэ тийм үү. Тэр хоёрыг давж орж ирж байгаа шүү дээ. Цэргийн зохион байгуулалтаас нь. Тэгэхээр чинь яг 6-аад зэлэмтэй харьцуулах юм бол сүбэдэтэй харьцуулах юм бол илүү чадварлаг байгаа байхгүй. Бүр ингээ орж ирээ Чингис хааныг онох төвшний. Тэгэхэд одоо хувь хүний сэтгэл зүгээр бол өөрийг нь алахыг оролцсон гэж харж болох байтал тэр тулааны чадварыг айхтар үнэлж заавал миний тийм үү хөшүүргийн нэг хэсэг байх ёстой гэж үзэж байгаа асуудал бол их сонь. Тэгээ чаасаа чи тэгээ галзуу шийдвэр гаргадаг шүү дээ. Шууд одоо дайсныхаа жанжин авчна. Тэгээ дайсныхаа жанжиг авна. Дайсныхаа охидрыг хатад болгоод авчна. За тэр охтуудын тухай түр яриахаа болоо. Дангийн ирчүүдийн талбар одоохондоо яриа. Эмэгтэйчүүдийн тухай, Чингис хааны эхнэр хүүхдийн тухай ярих юм бол өөр нэг сэдв болно. Тийм үү. Тэн дээр бодлоготой хандаж байсан уу, бодлогогүй хандаж байсан уу, үр дүн байсан уу, үйл явдал байсан уу гэдэг нь өөр сэдв ээ. Ямар тач ишлээд бүрдлийн хувьд ярих юм бол тэр хөшүүр гэдэг зүйл тулаан хийж байхдаа тэр дайсны талд ямар жанжин байгаа. Тэр ямар ноён удирдагч байгаа. Тийм үү. Тэрийг маш сайн анзаарч, ажиж, судалж тулалддаг байсан. Тийм үү. Үнэмлэхгүй өөрийнх нь тооцооноос одоо давсан, хэтэрсэн тэр тулааны удирдагч нарыг заавал өөрийн талд оруулахыг хичээдэг байсан. Одоо нөгөө алдартай Агаачуу Баатарын хойноос хүртэл Чингис хаан нэлийн хөөцөлдсөн шүү дээ. Өөрийн талд авахын тулд тэр сэтг гүрээсэн тийм Агаачуу. Гэхдээ өгцөн үү? Тэр бол үнэмлэхгүй сэтгэхүйтэй нөгөө одоо юу гэмээр юм бэ? Итгэл бишэрлэн хизээч урвж тийм үү ирээдүг тооцдог хүн байгаагүй учраас цэвэр тулааны одоо авьяас бэлэгтэй сууган байснаас биш тэгэж ард түмэн төр тийм үү одоо нөгөө цэргүүд гэсэн тэр тийм үү цэргүүдийнхээ гар амьдрал гэдэг зүйлээ мэддэггүй хүн байсан нь таалагдаагүй. Яагаад гэх юм бол тэнд чинь 1000 цэрэг өгөөд өгөхөд бүх цэргээрээ ялахын төлөө тулаан хийж чадхаар сэтгэхүйтэй байхгүй юу? Ойлгож байна. Тий хайрлахгүйгээр хүний амийг. Гэтэл хүн бүрдлээр тоглож байсан Чингис хаан үзэл бодлын тэрсэлтэн Агаачуу Баатартай гарч ирж байгаа. Яг бол хожихын төлөө сүүлчийн нэг цэргийгч золиослж цэргийн төлөвлөгөө боловсруулах. Тэр нь суу одоо тулааны арга барил мөртлөө асар өндөр алдагдaltaй болоод ирж байгаа. Ухамжтай юу. Тэгэхээр чи нөгөө хүн бүрдлээ нандагнаж хүн бүрдлээр улс байгуулж байгаа хааны чин хувьд үзэл баримтлалын зөрчилдөөн үүсэж ирж байгаа. Хичнээн авьяаслаг жанжин байсан чи. Тийм байна. Ухамжтай юу. Тэгэхээр яг за өөрийн талд авъя бэлсэн ба шүү дээ. Тэдний хэдэн цэргүүдээр нь тоглоод тусахна шүү дээ. Тоглоод дуусна. Чингис хааны 1000 цэргээр тоглоод нэгийг жүлдээхгүй алчаад ялалт гэдэг хуурамч нэр авчирна. Үнэндээ тэр бол Чингис хаанд ялалт болж чадахгүй. Ухамжтай юу. Ялалтын туг бол хөшүүргийн онцлогтой байх ёстой. Гэтэл тийм зүйлийг биш. Цэвэр нэр төр хөөцөлддөг жанжин байсан учраас Агаачуу Баатартай үйл хэрэг нэгдээгүй. Ухамжтай юу. Ухамжтай. Тэгтээ Агаачуу Баатар чинь хамаг Монголд бол гэхэд хамгийн тулааны тэр нарийн хорон аргаараа бол түүнийг одоо дүйх одоо тийм хүн байхгүй. Тийм ч учраас Чингис хааныг нэлээд олон танд тийм шахамдуу байдалд оруулж байсан. Ягаад бол хүнээ тийм үү орон зайгаа тооцож үхлийг хамгийн баг байх орон зайд ялалтыг төлөвлөдөг хүнд тухайн эсрэг үзэл бодол хамгийн сүүлийн хүнээ золиослоод ялалтанд хүрнэ гэдэг хүний үзэл бодолтой байлдахад чинь асар хэцүү болж ирнэ. Тийм байна. Агаачуу Баатар.
Ухамжтай юу. Ухамжтай. Тэгэхээр Чингис хааны жанжид бол Чингис хааны үзэл бодолтой нэг ойлгож байна. Мянган цэргийнх нь тийм үү нэгнийх нь ч одоо бид хонхтон болохооргүйгээр хайрлаж хамгаалаж бүр шархан үсэхгүй гэсэн үг шүү дээ. Одоо дайны үр дүнг авчрах ёстой гэдэг энэ үзэл бодолтой нэгдмэл байдлаар дайны төлөвлөдөг байсан. Яг уу тэгээд хамгийн муу үр дүнд бол цэргүүдээс нь тийм үү мянган цэргээс нь 2 3 хонхтон гарах ёстой. Хамгийн муу үр дүнд. Тэгж чадах уу? Үхэх гэдэг бол байж болшгүй зүйл. Тэгтээ тэгж чадахгүй шүү дээ. Чадахгүй шүү дээ. Тэгтээ бол зориг бол тийм. Зориг дандаа тэгж тавигддаг байсан. Тим төвшөнд төлөвлөж бид нэр 10 хүний үхэлтэй дайныг төгсгөнө. 1000 хүнээс 10 хүний үхэлтэй. Ухамжтай юу? Тийм байна. За тэгвэл Чингис хаан тэгвэл Тэгтээ яг хүмүүс дуртай байжээ. 22 та хавартай байхдаа нэг гадаад бодлогыг ойлгодоггүй, тэдний нөлөө яаж ордгийг мэдэхгүй гихчлэн нэг энэ нь томоогүй эдэр залуу тийм үү туулалын болоод дуулалын хүч дутсны алдаанууд байсан. Тэгтээ цаг ямагт тухайн одоо алдаагаан мэдээллээр дутуугаа нөхөж байнга хүчрхэгжиж байсны улбаагаар Чингис хаан бол суу хүмүүс болсон. Ухамжтай юу? Тэгэхээр энэ бол нэг өдрийн дотор бодож олсон зүйл биш. Тийм үү? Анхны бодож олсон санаагаа байнга хөгжүүлж, төгөлдөржүүлж, гарч болзошгүй асуудлыг урдаас харж тооцож байсан үйл явдал. Зарим нь бол гарцсан хонин шийдэж байсан ч үйл явдал байгаа. Ухамжтай. Тэгэхээр эн чинь бүх насаараа өдөр болгон өөрийгөө хөгжүүлсэн хүний төв шүү дээ. Тэр үгээр л тэр миний нүдэнд байгаа тийм үү. Тэр дайгтай бур залуу. Тэр өдөр болгон өөрийгөө хөгжүүлэх гэж тийм үү. Жаахан одоо мэдлэгтэй. Жаахан одоо хөвгтэй, хүчтэй хүн болгоныг тийм үү. Тамирын бартал ухааны хомсдтол яриа хийдэг байсан. Тэр залуу надад таалагддаг байсан. Тийм урал илтгэж байсан гэж маш илтгэж байсан. Эхний ээлжинд тийм байгаагүй. Эхний ээлжинд зүгээр л яагаадаар өвчлсөн солиотой хөвгүүд шиг байсан. Яагаад гэдэг? Яагаад тэгээд яадгийг наа чин ямар учиртай ингэдэг солиотой хөвгүүд байсан. Ойлгоно уу? Тэд таньж мэдхийн донтой юм шиг. Тийм хүний чинь одоо цагаан солиотой гэж хэлдэг шүү дээ. Тийм үү? Тийм хөвгүүд байсан. Гэхдээ одоо хүн одоо нэг ярьж тийм сургаагаас төгшөөсөнд л тийм үг хэлж байгаа шүү дээ. Тэгэж одоо ийм учиртай, тийм учиртай гэсээр байгаад тарих цуцж. Хэдэн ч өдөр би унснаа мэдэхгүй. Гэхдээ бага насны хүүхдийн ягаадыг давж тоглож байсан учраас сэтгэл зүйн их төвчээр гаргаж. За боли миний мэддэг энэ түрээ дууссан шүү гэдэг өдөр хүртлээ ярьж өгсөн. Тэрний дараа тийм үү. Овоо ярьдаг болсон. Гэхдээ арай уран илтгэгчд хүрээгүй. Гэтэ яг би ярих тэр хилцэх ухаанд өөрийнхөө дэмийг хүргэсэн байх гэж итгэдэг. Ухамжтай юу? Тэгээд над шиг маш олон хүнийг зовоосон. Өөрийгөө боловсруулахын төлөө. Тэр бол гайхамшигтай. Уул нь бол 20-од насныхан бол сурхаас зүхтаж дайжиж байдаг настангууд шүү дээ. Юм сураад өгөөч гэж зодоод ч нэмэргүй том толгоонууд байдаг. Тэмүүчний хувьд л эсрэг үзэгдэл. Би юм сурмаар байна гэж бусдыг зовоодаг бийд байсан. Ухамжтай. Тиймээс тэр хүн тэм юм мэддэг юм байлаа гэхэд заавал очиж байцааж байсан. Яг ингэж л сониучрхан бүүж байх та. Тэр өөрийнх нь тэр цадахгүй байгаа тарих. Тийм үү? Тэг чи маш их хоол идэж байна гэсэн үг шүү дээ. Тэрийг хангах тогтолцоог бодож байсан болов. Би бүх хүнээс мэддэг бүх юмыг мэдмээр байна гэсэн тэр хүслээ. Тийм үү? Хангах тогтолцоог бодож олсон юм болоо да гэж боддог. Ухамжтай юу? Ухамжтай.
За сонирхолтой түүх байлаа. Зүү тавууг